Та бүхний амрыг ирье. Би мэдэж байхад илүүтэхгүй гэсэн тийм цуврал бичлэг хийж байна. Тэгээд өмнөх бичлэгтэйгээ уялдуулан энэхүү бичлэгийг хийж байгаамаа. За өмнөх бичлэгэн дээр юу гэж ярьсан бэ гэхээр санскрит хэлний бохога гэсэн үг одоо айрын хэлний ч гэдэг юм уу те. Орос хэлэнд одоо бог гэж байдаг, монгол хэлэнд богд энтер гэж байдаг. Энэ үгийн одоо юу гэдгийг өвг нь хога байж магадгүй. Яагтвэл одоо Б үсгийг нас аваад хога байж магадгүй гэсэн юм ярьсан байхгүй. Энэ ямар ч төвчөөс хинду шашны тэр айрын шашны хамгийн дээд эрхэм буюу Вишну гийн аватар нь буюу дүр бас нэг дүр нь гахаа байдаг. Тэгэхээр бас нэг гахааг муугар хэлж болохгүй юм шиг байдаг гэдэг. За энэ англи хэлний хога гэсэн үгийг араас нь уншаад одоо монгол хэлний гахоо буюу их шиг зохицохоор гахаа болох ёстой юм аа. За ингэж хэлж ярьж болохгүй штэ гэсэн тийм одоо юу гэдгийг багш нар байдаг. За монгол хэл гэснээс монгол хэл соёл одоо юу гэдэг нэг л таалагдахгүй байгаа нөхдөд байдаг. Өөрөөр хэлбэл манай монгол хэл соёлын талаар байнга л муулж байдаг нэг тийм хөрштэй болчихсон. Тэр нь болохоор энэ хазак буюу одоо нэг хасаг турaan одоо нөхдөд байхгүй юу? Хасаг турaan. За тэгэхээр энд тэд нэр ингээд муулахаараа дандаа нэг орс хэлээр юм муулж идэх хэвгүй юу? Тий. Тэгэхээр кто такие халха монголи гэж байгаа юм. Халх монголчууд гэж хин юм бэ гэж. Что не так? Юу нь болохгүй байгаа юм бэ гэж байгаа. Is story халха монгол уу? Халх монголчуудын түүхт одоо юу нь болж бүтэхгүй байгаа юм бэ гэсэн мэгээр л тиймэрхүү бичлэг хийж байгаа хгүй. Ястаа бүтэхгүй олон янзын бичлэгүүд байдаг. Халха Монголия и халха монголы. За би яг энэ хэсгийг жоохон та бүхэнд үзүүлчихье. Надад нэг минут 15 минут секундын дээр. Сами же источники монголоведения утверждают, что племена Менгу и Менва, отождествляемые с ранними монголами, до один... За ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг Монголыг одоо юу гэдгийг судалгааны тим одоо юу гэдгийг бичиг баримтууд байдаг гэж штэ. Одоо бидний судалсан байд юм байна. Тэгээд тэр бичсэн тэмдэглэснээр болохоор монголчуудын өвөг Мингу болоод Минва гэсэн өвөг нь Амур мөрний ирэг дээр амьдарцгааж байжээ. Амур мөрний ирэг дээр. За 11 и 12 веков мирно разводили свиней на берегах Амура в Маньчжурии. Никаких сведений о том, что эти племена завоевали бескрайние степи, нет. Более того, их хозяйственная специализация на разведении свиней ставит под сомнение их причастность. За тэгэхээр энэ халах монголчуудын одоо жишээ нь ингэж гахаа махаа үржүүлж одоо юу гэдгийг амьдралын хэв маяг нь энэ их эзэнт гүрэн тал нутгийг эзэлсэн гэдэгт одоо юу гэдгийг итгэлтэй биш байдимаа гэсэн юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлмээр байд юм бэ гэхээр бид нэр өштэй гахаа махад идмээр байна. Та нарын лалруудад хамаагүй гахаа махаа идмээр байна. Бас бидний одоо юу гэдгийг түүх одоо соёл та нарт падгүй. Бид нар тэр будем есть свинину и будем это пиво для хога те. Бурхны төлөө нөгөө гахаа махаа идээд архиа ууцгаана. Та нарт падгүй шүү гэсэн юм хэлэх гээд байгаа юм. За тийм. Тэгэхээр монгол хэл соёлын талаар мэдж байхад илүүдэхгүй юм юу байдаг вэ гэхээр монгол хэл хаанаас гаралтай вэ гэж байгаа юм. Тэгэхээр ядаж хэл гэсэн үг хаанаас гаралтай вэ гэхээр энэ табгаач хэл буюу тооба хэлнээс л одоо хэлгээд тэмдэглээд байгаа юм. Энэ Ашина овгийн домогт тэмдэглэснээр табгаач нар одоо төргийн овгийг ингэж бүрэн устгадаг. Тэгээд голомтон дээр нэг хүүг үлдээдэг. 2 гарын тастаад 2 хөлийн тастаад тэгээд үхэг гээд орхидог. Гэтэл чинь нэг эм чон өлгчин хурж ирж одоо тэрийг өсгөж одоо юу гэдгийг тэр төргийн Ашина овг цаашаа өсөнд ивчсэн юмаа гэсэн нэг тийм одоо хүн итгэхэд бэрхт домгийг өгүүлдэг. За тэгэхээр чин энэ табгаач гэдэг нөхдүүд ч юм уу тообаачууд болохоор нилээд одоо юу гэдгийг харгас балмууд этгээдүүд
байжээ. За тэд нар хил гэж ярьдаг байсан байна. Энэ нь болохоор яр гэсэн байсан байна. Тэгээд хэр гэсэн байна. Тэр нь болохоор хин нэг алга гэсэн байна. Одоо монгол хэлнээр болохоор тэр хэрч гэсэн маягаар байгаа. Хэргээ чинь ч гэдэг юм уу те. Тэр нь болохоор асаасын буюу алуурчин гэсэн байт юм байна. Энд болохоор одоо монгол хэлэнд яргачин гэж байгаа. Яргачин гэж байгаа. За тэгэхээр чин тэр энэ хил гэсэн үг одоо хаана байд юм бэ гэхээр газрын зураг дээр үзүүлье. Энэ болохоор Монгол орн байна. Монгол орноос энэ баруун тишээ энэ байнга биднийг янз бүрээр дооромжлчих гээд байдаг Казахстан гэдэг улс байна. Тэгээд явсаар хагаад энэ англи оронд очино. Тэгэхээр англи хэлний үг тэр хог гэсэн үг те гахаа гэсэн үгийг араас нь уншаад гахаа болдог ч гэдэг юм те. Тиймэрхүү юм би яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр kill гэсэн үг байгаа. Тэгэхээр чин араас нь унших юм бол лихе болно шүү дээ. Лихе тийм үү. Тэгээд энэ лихе гэдгийг нөшөө англичууд цаашаа leak гэж ярих байхгүй юу. Leak гэсэн үг нь болохоор долоох гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр яагаад энэ долоох гэсэн үг байд юм бэ гэхээр энэ хил гэсэн эргэтэн байдаг учраас л долоох боломжтой болсон байд юм а. За тэгэхээр чин ийм өмнөд одоо юу гэдгийг итгэх хэд хэцүү байна л да. Итгэхгүй. Надад итгэхгүй шүү дээ. Багш нар надад итгэж байгаагүй. Ганц одоо юу гэдгийг дэмжсэн багш нь том доктор гой байсан. Доктор том дохгүй надад юу гэж хэлсэн бэ гэхээр хүн төрлөختөн гэдэг нь нэг төрлөختөн гэдэг нь одоо гарцаагүй. Хүн төрлөختөн бол нэг төрлөختөн хүн гэсэн амьтан л юм аа. Олон хэлээр ярьж байгаа нь хачин. Гэхдээ хаавар холбогддгийг одоо олж мэдэх нь тун зөв зүйтэй юм а гэж надад хэлж байсан. Тэгэхээр чиний энэ одоо эрэл хайгуул чинь нэг их буруу юм бас уг нь байхгүй маа гэж. За тэгэхээр чинь энэ монгол хэл гэж байгаа. Тэгээд хятад хэл гэж байгаа, япон хэл энтер гэж байгаа. Гэтэл чинь энэ дунд одоо юу гэдгийг нэг тийм завсрын хинтэж холбогдлого тэр кет хэлч гэдэг юм уу? Эсвэл япон солонгос хэл гэж нэг тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр солонгос хэлний нэг тийм доктор профессор л одоо юу гэдгийг хүннөө хэл бол тэр хинтэж холбоогүй кет хэлний үгтэй холбоотой ч гэдэг юм. Тийм балаа юм ярьж одоо манай Монгол улсыг өдөж байгаа байхгүй юу? Тэнэг юм уу? Хайшаа юм бэ те. За тэгэхээр чин япон хэлтэй жоохон холбогдох гэдэг юм. За япон хэлэнд байдаг хамгийн чухал үгнүүдийн нэг нь болохоор за далайн гэж үг. Далайн орно шүү дээ. Энкай гэсэн үг байгаа. Энкай гэж ингэж хуваах ёстой. Гэтэл чин японочууд энийг энкай гэж хуваадаг. Монголоор болохоор инх ай гэж хуваах ёстой байхгүй юу? Энтэй холбоотой үг нь юу байд юм бэ гэхээр сик тэгээд ай гэсэн үг байгаа. Энд дээр юу гэж ойлгох вэ гэхээр ай гэдэг нь орон зай. Тийм үү? Тэгэхээр усны орон зай тэр секийн орон зай гэсэн юм байгаа гэх гээд. За энийг юу гэж тайлбарлахаар Монго эллэгс улс байгаа. Тэгээд германаар бичин ай гэж тийм үү? Монголай гэд. Монголчуудын амьдардаг орон зай энэ байх нэ. За тэгэхээр энэ энкай секай хоёулаа монгол хэлэнд байдгаа гэсэн юм ярих гээд байгаа юм. Энэ нь юу яах вэ гэхээр энкай гэдэг нь болохоор нөгөө нэг инхчин буюу усны бурхан. Одоо эртний сүмрийн энки буюу усны бурхан бид нар хүүхдүүддээ одоо инхма инхчингийн орн тий тэнгэрийн орн ч гэдэг юм тийм диважингийн нэр. Тиймэрхүү юмар нэр өгдөг байгаа. За тэгэхээр секай гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр эхлээд япон хэлэнд сек гэж юу гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхээр япон хэлний секай хаанаас гаралтай юм гэхээр энэ Википедиагаас хайхаар энэ хятадууд энэ санскрит хэлний локат хату гэсэн үгийг орчуулсан нь одоо япон хэлэнд ингэж явж идэм а гэсэн юм яриад байгаа байхгүй юу? Тэ?
Тэгээд Sekai гэсэн үг нь world буюу хорвоо дэлхий гэсэн утгатай үг юм гэж байгаа. За тэгэхээр чин монгол хэлэнд сэх гэж юу гэдэг юм бэ гэж. Үхэх, сэхэх одоо гадны дайсан нэрүүл үхэх, сэхээ үзэх гэдэг шиг амьдрах гэсэн утгатай үг байдаг. Сэхэх гэдэг нь. За тэгэхээр чин Япон хэлэн дээр амьдрах гэсэн үгийг хайн live гэсэн үг. Энэ jiso гэдэг Япон хэлний энэ икиро гэдэг юм байна. Тэгэхдээ нэг юм ханз хэргэлдэг. Тэ? Ийм ханз хэргэлдэг. Тэгэхээр энэ ханзыг нь одоо юу гэж дууддаг юм бэ гэхээр энэ намаа гэж дууддаг юм байна. Сей гэж дууддаг юм байна. Тэгэхээр чин амьдрах болохоор сейки руу байхгүй юу? Тэгэхээр амьдрах гэсэн. Тэгэхээр сейкай гэдэг нь одоо юу гэдгийг сэх ай буюу тэр амьдрах орон зай гэсэн утгатай байгаад байгаа юм. За тэгэхээр монгол хэл одоо юу гэдгийг ингэж япон хэлтэй ингэж холбогддгиймаа гэж ингэж ярихаар энэ японочууд бол мэдээж итгэхгүй. Зүгээр энийг л одоо юу гэдгийг бид нар өөрсдөө мэдээж юу гэдгийг чимээг өхөн ингээд одоо юу гэдгийг байж иж болно. Энэ яагаад монгол хэлийг япон хэлтэй холбогдчихвоо гэхээр нэг юм нөхдүүд байдаг. Ямар нөхдүүд байдаг вэ гэхээр энэ хойд зүгийн нөхдүүд гэсэн юм байдаг. Норт гэсэн хойд зүг гэсэн утгатай. Япон хэлэн дээр хойд зүгийг кита гэдэг. Тэгээд китанчууд гэдэг нь болохоор би зүгээр хойд зүгийн хүн юм а гэсэн маягаар ярьдаг. Тэгэхээр бидний одоо монгол хэл китан хэлтэй 70% одоо юу гэдгийг холбоотой энэ төр гэсэн тийм яриа байдаг. Тэгэхээр энэ бидний энэ одоо юу гэдгийг амьдарж байгаа Монгол ай гэсэн газар одоо нэг тийм нөхдүүд бэж л дээ одоо нөгөө нэг ки та энэ ч гэдэг юм китан ч гэдэг юм тийм нэг тийм одоо монгол хэл Япон хэлний одоо дунд оршдог нэг тийм хэл байсан. Тэгээд тийм учраас бид нэр энэ одоо юу гэдгийг үхэх, сэхэх энэ төр гэсэн янз бүрийн байдаг багхгүй юу? Япон хэлэн дээр дими гэсэн юмыг дамэ гэдэг. Тэгэхээр би дими юм хийгээд байна уу, дамэ юм хийгээд байна уу? Эсвэл одоо юу гэдгийг маруй мөрөж гэдэг юм хийм хийгээд байна уу? Та нар юу гэж бодож байна? За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.